Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хүүн даван органик материалтай бөгөөд бид маш хэвтэй. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хийлээ шүү. Сайн байцгаана уу, ингээд та бүхэнтэй дахин нэг шинэ дугаараараа уулзч байгаадаа маш их баяртай байна. За тэгэхээр энэ удаагийн дугаар маань viral бүтээгдэхүүний honest review part 3 болж орж байгаа. За тэгэхээр би өөрийнхөө урд ингээд бүтээгдэхүүнээ бэлтчихсэн байгаа. За дотор нь бас нэлээд их бүтээгдэхүүнүүд байгаад байна. За дугаар эхлэхээс өмнө та бүхэн анзаарсан бах. Манай өнөөдрийн дугаарыг Happy Moon Day гэж Солонгосын брэнд ивент тэгсэн байгаа. Хамгийн анхны маань ингээд хамтарч ажиллаж байгаа байгууллага Солонгосын энэ Happy Moon Day гэдэг брэнд байсанд би бол маш их баярлсан. За энэ маань болохоор органик хүүн даван эмэгтэйчүүдийн бид ямар нэг гаж нөлөө энэ төр үзүүлдэггүй. Би тэгээ яагаад энэ брэндийг мэдчихээн гэхлээр Солонгост байхдаа би яг нөгөө тампон авч исэн баггүй Оливионгоос. Тэгээд Монголд ирснийгээ дараа миний тэр авсан тампон энэ Happy Moon Day гэх брэндийнх нь хуучин савлгаатай тийм бүтээгдэхүүн байж таарсан юм билээ. Би өөрөө энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж үзчихсэн болохоор ингээд ивент тэгчээр оролцож байгаадас маш их баяртай байна. За тэгэхээр хэдүүлээ шууд ярианыхаа гол хэсэг рүү оръё. Өнөөдрөөс танилцуулах нэлээд ихтэй байгаад байгаа. За хамгийн анх би бол Hailey Bieber-ийн Rhode брэндийг ярьчих гэж бодож байна. За Rhode брэнд бол дэлхийд даяар маш алдартай болсон. Яг тэрийг дагаад би ингээд бүтээгдэхүүнүүдийг нь хамгийн эхлээд уруулан өнгөлөгчнөөс нь авахуулаад ингээд нэлээд олон юмнуудыг туршиж үзсэн. Тэгээ тэрнийхээ сэтгэлийг та бүхэнтэй хуваалцъя. За тэгэхээр арай эргээр эхлэхийн тулд би хамгийн Rhode-ийн туртай бүтээгдэхүүнээ та бүхэнд танилцуулъя. За энэ маань болохоор peptide lip treatment байгаад байгаа. За Rhode-ийн хамгийн анхны гаргаж ирсэн юм сар лөнгийн treatment нь байдаг. За энэ бол бүр үнэхээр сайн treatment, уруулыг бүр үнэхээр сайн зөөлрүүлдэг. Арай унтахтаа би хөвчлээ энийгээ түрхээд унтдаг. Тэгээ миний орны яг хажуу талын шүүгэн дотор бол энэ байнга байж идэг. Үнэхээр сайн чигшүүлэн, тэжээл өгнө. Үнэхээр хэлэх үгүй. Энэ бол миний хувьд best of the best team lip treatment байсан. За дараагийн бүтээгдэхүүн болохоор Rhode-ийн ийм мист сүлд ингээ гарсан штэ. Бас савлгаа энэ төр айгу хөөрхөн байсан. Энэний надад цацалт нь айгу сонь санагдсан. За ингээ заримдаа цацхаар гайгүй, заримдаа цацхаар ингээл хажуу тийшээ энэ төр жоохон ингээ өсөрч өсрээд нэг цацалтын хувьд жоохон тиймхэн санагдсан. Гэхдээ үйлчлэгээний хувьд энэ маань болохоор чек өгөх. За тэрнээс гадна тийм glowy харагдуулдаг тийм төрлийн мист байгаа даахгүй. Тэгээд яг үнэндээ бол энэ цэцний дараа үнэхээр glowy болгодог, нүур будалтын дараа ч гэсэн энийг хэрэгжилж болдог. Энэ бол үнэхээр сайн мист байсан. Цацалтыг тооцвол хэрэгцээ ингээд Rhode-ийг шууд авах боломж надад олдох юм бол энэ мистийг бол эргэлзэхгүй авч болохоор тийм мист санагдсан. За дараагийн бүтээгдэхүүн нь болохоор Rhode-ийн энэ Pineapple Refresh гэсэн daily cleanser байгаа байхгүй юу? Энэ бүтээгдэхүүн болохоор Rhode-ийн бүх бүтээгдэхүүн дундаас хамгийн их таалагдсан бүтээгдэхүүний нэг байгаад байгаа. За энэ бол ингээд дууссан байгаа, дотор нь ингээд байхгүй, дуустал нь хэрэгэлсэн. Эхлээд би энийг хэрэглэхдээ жоохон ингээд буруу хэрэглээд нойтын нүүрэн дээрээ ингээд хэрэглээд тэгээ нэг сайн ингээд цэвэрлэхгүй байгаа юм шиг мэдрэмж төрөөд тэгээд исэн чинь энийг болохоор яг заавар нь нүүр хуурай болсон үед нь энийг алган дээрээ авч сайхан тарааж агаад тэгээд нүрээ ингээд цэвэрлээд усаар зайлангуут энэ үнэхээр сайн цэвэрлэдэг. Тэгээ Rhode-ийн ингээд ахиж авмаар байгаа бүтээгдэхүүний тоонд энэ cleanser нь бол 100%-аар багтахаар айгүй сайн бүтээгдэхүүн байсан. Энийг бол би ахаад бас ойрын хугацаанд авъя гэж бодож байгаа. За дараагийн Rhode-ийн бүтээгдэхүүн бол peptide glazing fluid гэсэн ийм жижигхэн савтай ийм бүтээгдэхүүн байсан. За би та бүхэн зургаараас оруулж байгаа болохоор сайн харагдах байх гэж бодож байна. За энэ савлгааны хувьд бол эдгээр ийм айгүй хөөрхөн, айгүй minimal нөх олон төрлийн 9 жорын байгаад тахгүй ийм савлгаатай байгаад байсан. За гэхдээ надад энэ юусоо таалагдаагүй. Яагаад ч юм нэг л ингээд хамгийн анх дөнгөж авчаад ингээд задлаад энийг ингээд гарн дээрээ байлгаж байгаа л ингээл нэг юм үнэртэж үзэн штэ. Тэгэхээр үнэрнээсээ эхлээл надад ерөөсө таалагдаагүй. Энд бүр яг ямар арьстай хүнд гэхээр энийг бол би илүү тийм хуурай арьстай хүнд сайн тохирох юм болов гэж бодсон. Надад бол нэг амар сүртэй үйлчлээд байгаа ч юм уу. Ерөөсө тийм санагдаагүй. Энийг яг ямар үйлчлэгийг би бас хүлээгээд исэн мэдгүй. Ямар тааж миний арьсыг ингээл зүгээр л энгийн нэг юу гэдэг хаанаас ч авч болох чигшүүлэгч нүрийг яаж чигшүүлдэггүй. Яг л нэг тэр төвшөнд л нэг чигшүүлдэг тийм амар сүртэй сүйттэй юм бол яг энэ бүтээгдэхүүнд нь бол ерөөсөө байгаагүй. Надад бас нэг их
таалагдсан бүтээгдэхүүн бол биш. Энээс бол би өөрсдөө дахиж авахгүй. За тэрнээс гадна одоо энэ Barrier Restore Cream гэсэн ийм тосоод байгаа байхгүй. За энэ тос нь болохоор бас л одоо хуурай арьсан тохирсон. За ийм T-зонороо тослог энэ хүмүүст л энэ арай жоохон хүндэтгэхээр. За тэгээд бүтцийн хувьд бол одоо юу гэж хэлэх юм бэ? Миний хувьд бол хитрхийн ийм жоохон өтгхийн юм уу? Хитрхийн ийм нэг миний одоо надад бол ерөөсөө ийм тохирохоор ийм бүтээгдэхүүн ерөөсөө санагдаагүй. Арьсан тэр чигтээ ийм хуурай хүмүүст яадгийн гэхээс ингээд давхарлаад одоо энэ чинь glazing milk энэ гэж байдаг шүү дээ. Тэрнтэй ингээд давхарлаад түрхэж мөрөхээр арай ингээд жоохон ийм зузаадаад байгаа юм шиг нэг тийм айгу тухгүй тийм мэдрэмж төрүүлээдсэн. Энээс бол би дахиж ерөөсөө авахгүй. Гэхдээ ямар ч байсан нэг энэ хүртэл нь хэрэглээ. Тэг би бол ерөөсөө энийг хэрэглээгүй. Энийг ч гэсэн хэрэглээгүй. Эднэр бол угаасаа онгойлгоо хугацаанд дууссан болохоор хаях одоо юм дотор угаасаа байсан. Тэгээд одоо ревю оруулчаад энийг бол хаяа гэж бодсон байгаа. За дараагийн бүтээгдэхүүн болохоор эн чинь бүр ингээд шагнал магнал аваад байсан юм glazing milk байгаа байхгүй юу? Энэ бас л хуурай арьсан тохирсон. Сүүн шингэн шиг бүтцтэй. Энэний одоо баг 70 малын хувь нь байгаа хаа. Би энийг ерөөсөө ингээд хэрэглээгүй. За ингээд сэгсрэхээр ус шиг дуурайд байгаа. Тэгсэн мөртлөө доторх нь бол угаасаа ийм сүүн шингэн шиг. Тийм одоо ийм айгу өтгөн бүтцтэй. Тэгээд нэг ийм бас л нэг юм зунгаарлагдсан одоо мэдгүй энийг одоо яах хэвтэй. Надад энэ бол бас хүндтэй ерөөсө таараагүй. Тэр чигтээ хуурай арьстай хүнийг бол ингээд айгүй сайн чигшүүлэх байх л да. Надад бол ерөөсө энэ таалагдаагүй. Энийг бол би дахиж авахгүй. Энд чинь бүр шагнал магнал аваад айгүй өсвөртэй сүйдтэй байгаадсэн. Тэгээ надад ерөөсө таалагдаагүй. Таалагддаг хүмүүс зөндөө идэм билээ. Бас хэрэглээд айгүй гоё гэсэн хүмүүс ч гэсэн энэ дээр бол бүр зөндөө байдаг юм билээ. За ингээд роудийн хувьд ерөнхийдөө ийм байна. Миний одоо авах туртай 3 бүтээгдэхүүн. За одоо энд нөгөө оруулсан байгаа учраас дахиж яриад явах уу. За ингээд дараагийн одоо бүтээгдэхүүн оръё. За дараагийн бүтээгдэхүүн нь алдартай одоо энэ нөгөө Fino гэд брендинг Японы ийм hair mask байгаад байгаа. За энийг бол ерөөсөө одоо Европ, Азид бүх хүмүүс энийг бол айгүй их магтаж ярьдаг. Үнэхээр айгүй гоё маск энэ гэдэг. За миний хувьд болохоор энийг бас хэрэглээд нэлээд за нэг 60% нь баг хэрэгэлсэн юм уу да. Үнэрний хувьд бол үнэхээр гоё үнэртэй. Энэ бол их өсөнд ингээд хэрэгжилж явах үед ч гэсэн хэрэгсний дараахан ингээд үнэр нь айгүй гоё байгаад идэг. Гэхдээ миний хувьд бол нэг тийм сүйттэй одоо ингээд хэвээр энэ бол бүр энэнгүү ол гэсэн юм бол ерөөсөө байхгүй. Надад зүгээр байдаг л нэг бүтээгдэхүүн шиг санагдсан. Хүмүүстэй яагаад тэгээд бүр амар ингээд хэвээр энэ бол ингээд баг одоо ус арчилгааны түүхэнд хамгийн одоо шилдэг бүтээгдэхүүн төрөг яваад идэв штэ. Надад бол тийм амар сүртэй тийм сүйдтэй энэ төр санагдаагүй. Тэгээ одоо нөгөө Солонгосын Unove гэх брэнд гэдэг шүү дээ. Тэрний бас нөгөө hair treatment гэдэг урдны дугааруудаар би бас ярьжсэн. Бараг тэр Unove-гийнх энэс бараг илүү сайн бах юу нь бол тэр бас нэг миний хувьд ч гэсэн ингээ нэг maybe гэсэн хэсэг дотор ороод исэн мөртлөө энэтэй харьцуулахад бол бараг Unove-гийнх нь илүү дээр гэмээр тийм санагдсан. Надад бол нэг их таалагдаагүй. Ахиж бол би энэс авахгүй. Энийг магадгүй хэрэглээд дуусгах байх. За дараагийн бүтээгдэхүүн нь Aestura гэдэг энэ брендийн бүтээгдэхүүн байгаа. За энэ бол Aestura гэдэг брэнд Солонгостой айгүй алдартай юм байлээ. Хүмүүс одоо энэ бүтээгдэхүүн дээр одоо баг айгүй хэрэлттэй байдаг. Зарим төрлүүд нь дандаа ингээд дуусчихдаг, sold out болдог тийм бүтээгдэхүүн байгаадсэн. Тэгээ энэ бол яг хөө ингээд ерөнхийдөө арсыг чигшүүлэх, чангалах, арсны барьерыг тэнцвэржүүлэх юм cream mist гэж байгаа байхгүй юу. Тэгээд миний арсны төрөлд энэ арай жоохон хүндэтгэхээр санагдсан. Ер нь бол цацалт энэ төр айгүй сайн. Тэг ямар нэг үнэр энэ төр ерөөсөө байхгүй. Энэ бол ингээд уганд шилдэг бүтээгдэхүүн энийг байгаад байгаа бол очиг. Минийх шиг төрлийн арстан дээр бол энэ арай жоохон хүндэтгэхээр санагдсан. Тэгээд би бол ерөнхийдөө хэрэг энийг хэрэглэн гэх юм бол одоо баг энэ хоёроо хуурай хэсгэрээ ч юм уу, тэг хүзүү хэсгэрээ ч юм уу, тэг ингэж хэрэгжилж дуусахгүй бол яг одоо ингээд тослогтой хэсэг мэсгэрээ энийг түрхэхээр нэг юм хурдан ингээд жоохон арилгачаад нэг өөр арай жоохон юм усан бүтцтэй юм хэрэглүүл арай надад зүгээр юм шиг санагдахаар ерөнхийдөө нэг тийм бүтээгдэхүүн байсан. Яг дуусгах бах энэний одоо надад нэг энэ орчим ингээд байгаад байна уу да хэрэгжилж дуусаагүй ингээд нэг ийм бүтээгдэхүүн байсан. Хуурай арьстай хүмүүст бол энэ үнэхээр гоё байх шүү гэж би бас бодсон. За дараагийн бүтээгдэхүүн нь Snail Misen 95. За Jumiso-гийн ийм бүтээгдэхүүн байна. За энэ бүтээгдэхүүн болохоор миний одоо айгүй хэрэглэх дуртай Snail Sense гэж Cosrx-ийн бүтээгдэхүүн байгаад байдаг. Тэрнтэй бол ер нь бараг л адилхан байсан. Одоо Snail Sense-тэй хоёулаа ижилхэн орцсон алхахтай байгаад байгаа шүү дээ. Энэний чигшүүлэх чадвар энэ төр бол үнэхээр хэлэх үгүй айгүй сайн байсан. Сайн үнэхээр сайн бүтээгдэхүүн. Тэгээд ер нь бол ингээд бид нар чинь өвөл 100 за тэгэл хавар наамар энэ төр гэл улирал солигдох болгонд за эсвэл ингээл менстрац ирэх болгонд ч юм уу бүтээгдэхүүнүүдээ ингээл өөрчлөл хэрэглэхгүй болохоор ингээд арьс бас ингээл бидний үгэнд орохгүй ингээд аашлал нэг гоё агаал нэг сонирн болол ингээд идэв шүү дээ.
Тэгээ бүтээгдэхүүн ингээ байнга сольж хэрэглэх гэхлээр одоо зарим хүмүүс эсвэл одоо нэг тийм байнга солиод авах дургу хүмүүс ч юм уу тиймэрхүү хүмүүс байх юм бол энэ бүтээгдэхүүн жилийн 4 улиралд алинд нь ч хэрэглэхэд тохиромжтой гэж хэлэхээр тийм бүтээгдэхүүн байсан. Энэ бол үнэхээр сайн бүтээгдэхүүн байсан. Өвөлж төрөхөд чигшүүлнэ, зунж төрөхөд чигшүүлнэ, зун төрөхөд ерөөсө хүндэтгэхгүй. Одоо ингээл өвөл төрөхдөг юмнууд чинь илүү юм өтгөн байгаад идэг шүү дээ. Зун болохоор арай жоох юм гэлэн төрлийн юм хэрэглүүл зүгээр байгаад идэг. Тэнгүүт энэ маань өвөлж сайн чигшүүлээд, хаварч сайн чигшүүлээд, зунж сайн чигшүүлээд бүхэл цаг үед энэ бол байхад айгүй гэмгүй бүтээгдэхүүн. Тэгээ надад нөгөө Cosrx Snail Sense маань байгаад байгаа болохоор maybe тэрийг хэрэглэмээргүй санагдах юм бол энийг бас авахд айгүй гэмгүй сайн бүтээгдэхүүн байсан. Тэгээ энэ бол ингээд дууссан байгаа. За дараагийн бүтээгдэхүүн болохоор нөгөө алдартай доктор Altaiga-гийн Relief Cream Mist гэсэн байгаа. За энийг бол тайлбарлахад ер нь жоохон хэцүү. Энэ болохоор ингээд бас нөгөө cream mist гэж байгаа. Тэгээ T-zone тослох хүмүүс тэр бас юм cream mist бас жоохон хүндэтг гэдэг мөртлөө энэ Aestura гэдгийг бодох юм бол энэ бас харьцангуй гайгүй байсан. Харьцангуй гайгүй. Одоо ингээд энэ хэсгээр ингээд тосон ингээд юм хүнд санагдах мэдрэмж нь бол харьцангуй гайгүй. Гэхдээ миний хувьд яг ингээд юу гэдэг юм. За энэ бол бүр үнэхээр саянаас би дахиж авна гэж бол хэлэхгүй. Би энийг бол дахиж авахгүй. Ерөнхийдөө илүү тийм усан бүтцтэй юм төлхөө би авахыг сүүлийн үед бол хичээж байгаа. Тэгэхгүй болохоор ингээд яг cream гэснийг нь авангуут ингээд viral болж байгаа гэдээ авангуут яг сүүлдээ ингээд одоо энэ жишээлх ингээд хэрэгжилж дуусахгүй. Яг цэцэг гэхэлэр бас одоо жоохон энэ хэсгээрээ бас жоохон ингээд дахиад улаач хахаа гэж бодоод би ингээд хэрэглэхгүй нэг ийм үлдээчэд байгаад байна. За дараагийн бүтээгдэхүүн нь айгүй сонирхолтой нэг бүтээгдэхүүн ба. Энэ бол сүүлийн үед нэлээд одоо viral болоод байгаа. Menakin гэд брендинг 30 секундын bubble mask гэсэн. Яг нэршил нь бол маск байгаа байхгүй. Гэхдээ энэний одоо түүхийн та бүхэнд би ярьж өгье. Энэ айгүй сонирхолтой түүхтэй. За эхлээд та бүхэнд юм бүтцийг харуулъя. Сайн ингээд сэгсэрж агаад энэ маань ингээд хөөсөн ингэж гарч ирнэ. Тэгээ яг ерөнхийдөө маск гэсэн мөртлөө энэ маань яг тонер шиг заяа. Айгүй сонирхолтой. Энэ бол надад айгүй таалагдаад би Olivia-гаас авч ирсэн. Тэгээд бас хөөхөн ч үнэтэй байгаад байсан. Одоо ингээд та бүхэнд харагдаж байна уу? Одоо харагдаж штэ гэрэлт ингээд. За энэ бол ингээд арсыг ингээд айгүй сайн чигшүүлээд ингээд одоо ийм болгох юм тонер байгаа байхгүй. За тэгээ энэний зориулт нь ингээд маск гэсэн мөртлөө харахад ингээд тонер шиг. За тэгээд будагны суурьнд түрхдэг ийм бүтээгдэхүүн байгаа байхгүй. Айгүй сонирхолтой байгаа зү. Би бас энийг анх ингээд тайлбарыг нь сонсчод бүр гайхаад ингээд маск тэнгүүтээ шууд араас нь ингээд крем пудрын тэр түрхчих болох юм өгсөн чи харин тийм зориултаар хийсэн ингээд. Тэгээ яасан бэ гэхлээр за энэ одоо яг бүтээгдэхүүнийг хамгийн анх гаргаж ирсэн хүн нь болохоор өөрөө ийм тэрийг гэхдээ би одоо эхнэр нь илүү эсвэл одоо тэр эмэгтэй нь өөрөө ч юм уу ямар ч байсан ингээд нэг дөнгөж ингээд хүүхдтэй болоод төрөөд тэгээд хүүхдтэй болохоор ч хүн айгүй юм завгүй болчихдээ шүү дээ. Тэгэл өөртөө юм sheet mask энэ одоо салфетка mask энэ хүртэл тавих ямар ч завгүй болчдог. Тэгэнгүүт тийм завгүй нөхцөл байдалд ингээд хурдан одоо арсны одоо skin care хийх шаардлага одоо тулгарсан гэх юм уу да. За тийм бэрхшээлтэй тулгарнгуудаа ер нь яагаад ингээд нэг 2 минутын дотор арсаа ингээд одоо гүний чигшил өгөөд бодолтонд ингээд бэлдэх тийм бүтээгдэхүүн байж болохгүй гэж гингүүтэй. Тэгээ энэ одоо бүтээгдэхүүнийг гаргаж ирсэн байгаа байхгүй. За тэгээд саяны одоо та бүхэнд ингээд харуулсан шиг яг ингээд бодолтын өмнөх бэлэн болсон нүүр царайнд бол нэг иймэрхүү олоод за тэгээд яг нэг тийм амар тосон энэ төр чинь бас ерөөсө болохгүй. За айгүй юм айтайхан бодолтын өмнө нэг иймэрхүү хитрхи хуурай биш за бүр хитрхи юм одоо тосон биш энэ төр байхлаараа бодог бол айгүй сайн тогтоод байдаг шүү дээ. Тэгээ энэ бүтээгдэхүүний одоо бүтсэн түүхэн тийм юм байлээ. За тэгээд эн чинь бас нийтдээ ингээ шаар, за тэгээд цэнхэр, ягаан, ногоон чөлөө ямар ч 4 өнгө байгаа. Тэгээ энэ бол тун дажгүй бүтээгдэхүүн байсан. Тэгээ би будагны доор бол хэрэгжилж үтсэн. За тэгээ өөр зүгээр ингээ бейс түрхэж байгаа. Тэгээ ер нь бол нэх ялгаагүй байсан. Одоо нэх амар за энэ бол өстө бусдаас амар өөр юм байна гэсэн тийм бол байгаагүй. Зүгээр ерөнхийдөө бол ингээ бүтсэн айгүй сонирхолтой байсан. Одоо юм хөөс гараад тэр нь ингээд одоо арсыг ингээд амар сайн чигшүүлээд энэ төр бас нэг хүү энэ одоо юу гэдэм болоо гэд нэг хэсэг айгүйх зарагдсан баха. Одоо яг ямар борлуулалттай байдгийг нь бол мэдэхгүй байна. Тэгээ ийм нэг айгүй сонирхолтой бүтээгдэхүүн байсан. За тэгээ энэ бүтээгдэхүүн одоо магадгүй бараг жилийн өмнө энэ төр гарч ирсэн баха. Тэгээ тэрнээс хойш ийм хөөсөн бүтэцтэй тонер бол айгүйх гарч ирсэн. Тийм болохоор одоо хөөсөн тонер бол нэг тийм одоо энэ зах зээл дээр сонирн баха болчоод байгаа нэг тиймэрхүү байна. Тэгээ энэ болохоор яг өмнө maybe гэсэн хэсэгт орохоор тиймэрхүү бүтээгдэхүүн яг ингээл одоо энэнгүү бол айгүй хэцүү өнтер гэсэн тийм байхгүй. Гэхдээ бол сайн чигшүүлдэг. За тэгээ будагны суур болж болдог. Маск тавьсан хэмжээний чиг энтер бол миний хувьд энэ бол уучлаарай өгөхгүй. Энэ зүгээр л юм тонерны үргийг гүйцэтгэж байгаа маш сайн одоо чиг өгдөг тонерны үргийг л гүйцэтгэж байгаа гэсэн үг ээ. За дараагийн бүтээгдэхүүнийг болохоор сая маск гэдэрэг ярьсных нэгэнт шууд маск ярьчээ. За доктор Melaxin брендинг энэ маск бол одоо
энэ брендийн хамгийн сайн бүтээгдэхүүнүүдийнх нь нэг байгаад байгаа. За энэ бол нөгөө эмийн санд зарагддаг гэдгээрээ бас айгүй алдартай болоод Солонгост за тэгээ Европт бол энэ ялангуяа Европт энэ доктор Мелаксин айгүй алдартай байдаг. За тэгээ би нөгөө Оливиан орсон чинь энэ доктор Мелаксин байхгүйсэн дээ эмийн сангуудаар нь байдаг юм билэ. Тэгээ надад энэ маск бүр үнэхээр таалагдсан. Яг л үнэхээр нөгөө ингээд хүмүүсийн одоо эргэлттэй вайрал болоод идэг. Одоо тийм төрлийн маск байсан. Энэ бол бүр үнэхээр сайн маск байсан. Айгуу сайн чигшүүлдэг, хурдын өрөөсө хатдаггүй. Яг л ингээд өгье гэсэн үйлчлэгийг айгуу сайн өгөөд. За тэгээд энэ доктор Мелаксины цэнгэр цуврал нь угаасаа айгуу сайн байгаад байдаг байхгүй. Айгуу сайн одоо гиалуроны хүчлэл нь байна, тонер нь байна. За тэгээд тос нь байна. Яг энэ цэнгэр цуврал нь бол айгуу сайн байгаад байдаг. Тэгээд Монголд болохоор нөгөө лилони гээд дэлгүүр болохоор яг энийг альбиасаар оруулж одоо ирээд нэлээд бас удаж байгаа. Тэндээс л би энийг авч исэн. Тэгээд надад бол энэ маш их таалагдсан. Тэгээд та бүхэн бас одоо таарлах юм бол энэ одоо яг энэ цэнхэр энэ маскнаас нь аваарай гэж зөвлөе. Та бүхэн ямар ч гэсэн хэрэглээд үзэр хүний хувьд ч гэсэн нэг боломжийн байгаад исэн. За дараагийн маск нь болохоор Аноагийн PDRN гиалуроны хүчилтэй юм сүлд гарсан. За яг би одоо нэг сүлд гарсныг авсан маань эн чинь өөрөө болохоор нэг юм цагаан өнгийн юм юутай байгаад идэг. Савлгаатай урд нь байгаад исэн. За энэ маск айгүй сайн байсан. За яг энэ PDRN-тэй лайн нь надад юу нэг айгүй сайн тохироод идэгин. Одоо яг миний ийм төрлийн арьстай хүмүүст бол та бүхэн одоо яг энэ Аноагийн PDRN гиалуронтой ийм төрлийг нь хэрэглэх юм бол ерөнхийдөө тохирно гэдээ баг ойлгочих болно. Би болохоор өөрөө эмзэг бас арьстай учраас ямар нэг одоо бүтээгдэхүүний туршиж үзэнгүүт хариу одоо үйлдэл агай хурдан үзүүлэлтийг тохирохгүй байх юм бол шууд улаах ч юм уу те цатнах ч юм уу ямар нэг байдлаар шууд зогсоохыг ингээд сигнал өгдөг учраас ерөнхийдөө бол нөгөө одоо ингэ та бүхэн танилцуулаад байгаа ингээд бүтээгдэхүүнүүдийг бол яг би өөр дөр ингээд туршиж үзээд ямар байсан гэдгийг ингээд шууд хэлээд байгаа юм шүү. Энэ бол гоё байсан. Энийг бол би дахиж авна. Одоо хуучин савлгаатай байсан, шинэ савлгаатай байсан ч гэсэн би авна. За дараагийнхан саяны одоо энэ цуврал байгаад байгаа. Энэ мист бүр үнэхээр гоё мист байсан заяа. Одоо яг начиг арьстай хүмүүс байх юм бол go for it. Энэ бүр үнэхээр гоё мист байсан. Энэ бол надад айгүй таалагдсан. Тэгээ би аваад нэг удааг байгаа мөрчлөө наартаа бүр ингэ талын өнгө дуусгацсан. Энэ бас яг миний ингээ шуугны яж байж байгаа. Би бүр байнга нэг ингээ төрхдөг. Тэгээд энэний би нэг анзаарсан юм нь юу гэхээр энэ яг нэг тийм тайвшруулах үйлчлэгээтэй энэ төр ер нь бол биш байхгүй юу. Тэгээ би ер нь ингээ дандаа хэрэглэхтэй. Одоо нүрээ ингээ тайвшруулах, тэ улаалтыг багасгах. Одоо ингээ та бүхэн ойроос харж байгаа юм бол миний ингээ хоёр хамрны ингээ хоёр тал ингээ ер нь байнга юм улаан. За тэгэл жоохон ингээ хүчтэйхэн шиг ингээ шүргэж мөргөчихлээр айгүй хурдан улаачдаг. За ингээ жоохон майжгууд ингээ улаачдаг. Ер нь тийм төрлийн эмзэг арьстай байхгүй юу. Тийм болохоор би ингээ байнга ер нь тайвшруулах юм хэрэглэдэг. За тэгээ мистик болохоор ингээд одоо хит их ингээ халуун халаад нүүр ингээ халаад байгаа юм шиг санагдах юм бол цацчихад одоо нэг гайгүй болчих واخ гэсэн тийм хүлээлттэй байдаг байхгүй. Тэгээ би өглөө сэрэхтэй ч юм уу орой унтахынхаа өмнө за өдөр ч юм уу те энийг төрчихлээр агуу сон тайвширчдэг миний ярьс. Би тийг гайхаад энэ дууг нь яг чигшүүлэх гэсэн тийм одоо нэг үйлчлэгээтэй шүү дээ. Тэгсэн мөрчлөө ингээ давхар тайвшруулаад байгаа надад айгу таалагдсан. Тэгээ би энэс дахиж аавна, би энэс дахиж бүр хит хитэн савыг аавна. Энийг бол би хэрэглэхэд надад бол үнэхээр бүр миний хэрэгжилсэн мистэнс хамгийн гоё мистнүүдийн нэг бол энэ бол яах аргагүй байсан гэж би хэлнэ. Бас нэг юм жижигхэн нэг юм цүгэн дотор хийж авч боломжтой савлгаатай байдаг ш. Тэр мөрөнд бүр үнэхээр айгу хүрх юм бэл. Яг л ингээл цүгэн дотор хийгээл сансан үедээ гарч ирээл нөгөөтхөө ингээл мистэ цацаал нүүр ингээд айгу гоё чэгээ аваад this is really something айгу гоё юм. За дараагийн бүтээгдэхүүн нь болохоор Аноагийн бас саяны одоо нэг ижилхэн лайн нь байгаа. За энэ бол миний бүр үнэхээр туртай тусны нэг байгаа. Энийг мэдгүй одоо яаж тайлбарлах юм? Саяны мистик тайлбарласан шиг тайлбарлах юм уу? Энийг өштэй өдөр төрхсөн ч болно, орой төрхсөн ч болно. Өдөр төрхөд бол ингээд юм арай жоохон soothing тийм бүр амар өтгөн бүтцтэй тос бол энэ биш л та. Тийм болохоор будагны суурьнд энэ төр бас ингэ жоохон нөхөн төрсөн ч гэсэн болно. Орой бас төрсөн ч болно. Нэг тийм хит өтгөн биш мөртлөө хит шингэн биш. Гэхдээ чи аюу сан өгдөг тоснууд гэж байгаад байдаг штэ. Тийм төрлийн тос байсан. Тийм өтгөн бас биш байгааз. Тийм шингэн аюу айтаахан ингээд нүүрэнд шингээд гэхдээ ингээд чиглэг байдлаа болохоор ингээд хадгалаад байхаар аюу гоё тос байдаг. За энийг бол би хэрэглэсээр байх болно. Энэ бол миний одоо туртай бас бүтээгдэхүүнүүдийн нэг байгаад байгаа. За ингээ ямар ч байсан та бүхэн танилцуулах өнөөдрийн бүтээгдэхүүнүүд маань ийм байлаа. Та бүхэн асуух энэ төр зүйл байх юм бол санаа зовлтгүй комент хэсэгт бичээрэй. Би бүх комментүүдийг уншдаг. За тэгээд болж өгвөл бүгдэнд нь хариулахыг хичээдэг. Ямар нэг асуулт асуух юм бол хариулна шүү дээ. Юм асуугаах юм бол би юу бичгэвдэ. Тэгээд бүх одоо комент бичдэг, сэтгэлээ үлдээдэг, миний видеог үздэг ингээд бүх хүмүүст маш их баярлалаа. Чадвал би ойр орхон бас ингээд дугаар оруулахыг хичээх болно. За нөгөө сууг дээр
ч гэсэн би нэлээд их бас нөгөө ажилтай байдаг болохоор тэрнийхээ зай завсраар бас яг ингээд скин кэрийн юмнуудыг хийж байгаа. Гэхдээ яалтчгүй би одоо энэ сэдвээр айгуу дуртай болохоор ингээд хизээч хамаагүй цаг гаргаад ингээд энэ бүхний одоо өөрийнхөө ингээд experience-ийг та бүхэндээ ярилцаад байна. Үнэхээр гоё байдаг. За тэгээд өнөөдрийн дугаар маань ийм байла. Та бүхэн юу гэж бодов? За та нарын айгуу гоё гэж боддог бүтээгдэхүүнүүдийг би өнөөдөр муугаад ярьчихв. Эсвэл та нарын нэг таалагдаагүй бүтээгдэхүүнийг надад амар таалагдсан гэж ярьчихв. Тэрнийхээ талаар ч гэсэн бичиж болно. За шүүмж ч гэсэн бичиж болно. Юу гэж одоо хэлмээр байна. Арай жоохон видеогоо ингэж хийгээрэй, тэгж хийгээрэй гэх юм уу те. Тиймэрхүү төрлийн зөвлөмж энэ төр байх юм бол нөхөрсгөөр хүлээж авах болно. Та бүхэн комент хэсэгт бас эрэг байгаарай. Гадуур бас гарахтаа эрэг байгаарай. Бүхэл орчинд та бүхэн эрэг энергийг түгээгээрэй гэж хүсээд энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөе. За ингээд дараагийн дугаараар эргээд уулзъя. Түр баярлалаа.